Говьсөнбөр аймгийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг уран хөдөлгөөнд гимнастикийн тэмцээн өнөөдөр боллоо. Сургуулийн өмнөх насны хүүхэд нэг бүрийн бие бэлтрийг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, эднийг биеийн тамир спорт болон спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болгох зорилгоор зохион байгуулагддаг. Энэ удаагийн тэмцээн Политехник коллежийн урлаг зааланд зохион байгуулагдлаа. Бага насны хүүхдийн бие бэлтрийн хөгжлийг хангах, хөдөлгөөний эвсэлтэй болгох, тийм ээ. Бие бэлтрийн зөв дадал хвшлийг олгох. Энэ зорилго бүхий тэмцээн маань 6 дахь жилдээ Говьсөнбөр аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд буюу сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд зохион байгуулагдаж байна. Энэ тэмцээн маань өмнө одоо 4 жилд нь тэмцээн маягаар, тийм ээ, тэмцээн уралдаан хэлбэрээр зохион байгуулагддаг байсан бол сүүлийн 2 жил ерөнхийдөө үзүүлэх ажил маягийн. Ер нь манай яамнаас барьж байгаа бодлого, орон нутгийн түвшинд барьж байгаа бодлого бол хүүхдийн хөгжлийн үнэлгээнд дээр нэг хүүхдийг нөгөө хүүхдтэй харьцуулахгүй, уралдуулахгүй, тийм ээ, харьцуулж харахгүй гэсэн юм бодлого барьж байгаа. Ийм үднэс тухайн хүүхэд өөрийнхөө хөгжлийн түвшинд яаж агсан бэ? Яаж өмнөх жилээс хүүхдийн хөгжил, бие бэлтрийн хөгжил, тийм ээ, хөдөлгөөний эвсэл нь яаж нэмэгдсэн бэ гэдэг үднэс энийг харах зорилгоор ерөнхийдөө уралдаан биш үзүүлэх ажил хэлбэртэй болгоод 2 дахь жилдээ явуулж байна. Энэ жилийн тэмцээнд маань нийт 6 цэцэрлэгийн 170 хүүхэд оролцлоо. Тэгээд эцэг багш нарын бүрэлдэхүүн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй хүүхдийн дасгалын гүйцэтгэл, хөдөлгөөний жигдрэл, хувцлалт, зохион байгуулалт гэдэг олон төрлүүдийг олж харсан байхаа. Нэлээд одоо өмнөх жилүүдийнхээс өссөн чанартай ийм тэмцээн болж өндөрлөлөө. Манайх Шивээ Говьсөнбөрийн 3 дугаар цэцэрлэг энэ 2017 одоо гимнастикийн аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан үзүүлэх ажилд бол 30 хүүхэдтэй оролцож байгаа. Манай одоо Шивээ Говьсөнбөрийн бэлтгэл бүлгийн 30 хүүхэд ингээд оролцож жил болгон ингээд уламжил болгон зохион байгуулж байгаа. Манай цэцэрлэгийн хүүхдүүд бол маш амжилттай ордог. Энэ уралдааны ач холбогдол нь бол хүүхдийн нөгөө хөдөлгөөний хомслоос одоо үржилсэн сэргийлэх, хөдөлгөөн эрүүл мэндийн чиглэлийн одоо хичээлтэй бол уялдаа холбоотойгоор энэ бол явагдаж байдаг ийм үйл ажиллагаа байгаа. Манайх одоо 6 дахь жилдээ энэ тэмцээнд 12 оноос хойш оролцож байгаа. 13 онд бол энэ Говьсөнбөр аймгийн хэмжээнд тэргүүн байранд орж алтан медаль цамаар шагнуулж ирсэн. 14 онд бас энэ гимнастикийн үйл ажиллагаанд тэргүүн байранд бас амжилттай оролцсон. 16 оноос хойш бол энэ үйл ажиллагаа маань одоо сайн үйл ажиллагаа, туршлагын түгээн дэлгэрүүлэх юм ажил болж өрнөж байгаамаа. Шинжилсэн сургалтын хөтөлбөртэй холбогдуулж хүүхдийг уралдаан тэмцээн гэхээсээ илүү хүүхдийн хөдөлгөөний чадварыг олгох энэ сургалтууд бол явагдаж байдаг. Өнөөдөр энэ сансар сэтгэл зохион байгуулсан сайн үйл ажиллагаанд одоо манай хүүхдүүд ирж оролцлоо. Тэгээд нийт хүүхдээ 20 хүүхдийн бүрэлдэхүүнд ирж оролцсон. За удирдамж байгаа 30 хүүхэдтэй, манай ангид 36 хүүхэдтэй учраас 20 хүүхдээ цацарч оролцсон байгаа. За энэ одоо энэ сайхан үйл ажиллагаа маань одоо 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. За энэ үйл ажиллагаа явснаар ер нь хүүхдийн одоо бие авч явах чадвар, хөдөлгөөний эвсэл, тэгээд цааш нь одоо хүүхдийн хөдөлгөөнд бие авч явах чадварт нь одоо маш их сайн нөлөө үзүүлдэг гэдэг энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгээд үүнийг дэмжиж одоо манай эцэг эхчүүд, мөн хүүхдүүд маш их амжилттай оролцлоо. Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд болохоор манайх зохион байгуулалт сайтаа гэсэн номинацид шагнал хүрсэн байгаа. Сүмбэр сумын 1-р цэцэрлэг, 2-р цэцэрлэг, 5-р цэцэрлэг, Сансар цэцэрлэг, Шивээ Говьсөнбөрийн 3-р цэцэрлэг, Баянтал сумын 4-р цэцэрлэгүүдийн нийт 180 гаруй хүүхэд оролцсон уран хөдөлгөөнд гимнастик 2017 тэмцээнийг Сансар цэцэрлэг зохион байгуулагчаар ажиллаж, дэлхийн зүүн бор өндөр олон улсын байгууллага, орон нутгийн хөгжлийн хөтөлбөр ивент тэтгэн оролцсон байна. Тэмцээний дүн гарахад хөдөлгөөний жигдрэл номинац шагналыг Сүмбэр сумын 1-р цэцэрлэг, дасгалын гүйцэтгэл номинац шагналыг Сүмбэр сумын 5-р цэцэрлэг, шилдэг зохион байгуулалттай цэцэрлэгээр Баянтал сумын 4-р цэцэрлэг, хувцлалт номинац шагналыг Шивээ Говьсөнбөрийн 3-р цэцэрлэг тус хүртсэн амжилттай байна.